Баянгол дүүргийн 28 дугаар хороонд 2025 онд хийгдсэн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил. Баянгол дүүрэгт 2025 онд дүүргийн 260 гаруй мянган эргэн оршин суугчдад зориулсан хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг улс нийслэл дүүргийн төсвийн 200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийсэн бөгөөд 28 дугаар хороонд хийгдсэн ажлын мэдээллийг томилон хүргэж байна. Авто зам явган хүний зам 2025 онд дүүргийн хэмжээнд нийтдээ 16 байршилд 23.2 км авто замыг шинээр тавих болон өргөдгөн шинжиллээ. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 28 дугаар хороонд Голден парк хотны хойгуур техник импортоос Эрлийн байр хүртэлх авто замыг засварлан шинжиллээ. Баянгол дүүрэгт 2025 онд нийтдээ 10 хорооны 14 байршилд 3500 м2 явган хүний замыг тавихаар төлөвлөсөн. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд Инх тайвны өргөн чөлөөний явган хүний замыг бүрэн шинжилсэн бол Төвшин өргөө хотны хойно явган хүний замыг шинээр тавилаа. Тогтчлт Баянгол дүүрэгт 2025 онд нийтдээ 18 хорооны 24 байршилд тоглоомын талбай тогтчлтын ажлыг хийсэн. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 28 дугаар хороонд 301, 302 дугаар байрны тоглоомын талбайн тогтчлтын болон 40 гаруй метр тусгаарлагч хашаахаас их суйрлуулах ажлыг дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар он дамжин хийж гүйцэтгэлээ. Мөн Голден парк хотны 303 дугаар байрны хойд талын хогийн цэгийг шинчиллээ. Дэд үтэц Инх тайвны өргөн чөлөө 10 дугаар хорооллын уул зургийн урд дулааны шугамын өргөтгөл засвар шинжилгээний ажлыг хийж гүйцэтгэлээ. Дээвэр засвар Баянгол дүүрэгт 2025 онд нийтдээ 22 хорооны 31 байрны дээврийг зассан. Ингэснээр ойролцоогоор 3120 өрх 12200 орчим оршин суугч ая тухтай амьдрах орчин бүрдэж байгаа юм. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 28 дугаар хороонд 49-ийн 1-р байр, Эрлийн 46 дугаар байрны 4, 5, 6 дугаар орцны дээвэр засварын ажлыг тус хийж гүйцэтгэлээ. Цахилгаан шат Баянгол дүүрэгт 2025 онд дүүргийн нийтдээ 7 хорооны 7 байрны цахилгаан шатыг засварлан шинжлэх ажлыг хийсэн. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 28 дугаар хороонд Голден парк 2 хотны 303 дугаар байрны цахилгаан шатыг засварлан шинжиллээ. Боловсрол Баянгол дүүрэгт 2025 онд Баянгол боловсрол хөтөлбөрийн хүрээнд багш суралцагчдын хөгжлийг дэмжих хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр олон ажлыг хийсэн. Энэ хүрээнд 28 дугаар хороонд 200 ортой цэцэрлэгийн барилгыг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар барих ажлыг эхлүүлсэн бөгөөд энэ төсөл арга хэмжээ он дамжин хэрэгжих юм. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар